гэр хороол гэж ярихгүй, гэр суурьшлийн бүс гэж ярьдаг. Хэдэн мөсөгөөс өөр ингээд бүтээгдэхүүн байдаггүй. Монгол сэтгэл зүй гэж юу юм? Хөдөө мал маллаж байхдаа байсан ур чадвараа хотод ирэнгүүт юунд ашиглахаа мэддэггүй. Хоёр төл рүү яваад байгаа юм биш үү? Хот ийм 100% эрүүл болно гэж бид нар хүлээх хэрэггүй, бодох хэрэггүй. Гэр суурьшлийн бүсийг бүгдийг барагдуулаад дахин болтон оруулаад зүгээр сайхан байр байшин барих хэрэгтэй гэдэг аюултай асуулттай тийм. Агаар нь цэвэр гэж боддог хотууд ч хүртэл агарын бохирдлоо ярьдаг. Төрийн хийж чадахгүй, хийх боломжгүй зүйл дээр нь бид нар юу хийж болох вэ? Хүмүүс зоригтой байдаг болохоор надад байдаггүй юм яг өгдөг. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай Well-being podcast-ийн маань ээлж нэгэн дугаар ийхүү та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн манай энэ удаагийн дугаараар сангийн үүрэг загч маань буюу гэр өргөө төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал оролцож байна. За ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг хүлээж авсанаар их баярлалаа. Манай байгууллагыг намайг өрсөн их баярлалаа. За би өөрөө хэцэг бол бараг сарын өмнө юм уу те нөгөө Creative Mornings гэдэг нэг төсөл очоод яг гэр өргөө төрийн бас байгууллагын гэр innovation center гэж нэрлэдэг те. Тэрнээр яг очоод ярилцаад анх удаа нөгөө нэг үйл ажиллагааг сонсоод ингээд таны өөрийг чи ярихыг яг сонсох завшаа олцсон. Тэгэл ерөөсөө подкастнда урьж ярилцуул гэ бүр нилээн араас нь гуйж байгаа. Тэгээд өнөөдөр ирсэн бол маш баяртай байгаа. За тэгээд манай сонсогч үзэгчдэд бол ер нь нөгөө өөр салбарын хүмүүс бид нар урьж оролцуулдаг учраас энэ хүн ер нь яг ямар ажил карьерийн түүхтэй вэ? Яаж явж байгаад өнөөдрийн энэ ажил дээр ч юм уу энэ зүйл дээр одоо орж ирсэн бэ гэдэг тэр journey аяллаа жоохон ингээд товчхон танилцуулж хэлдэг боломжтой. За тэгээд өөрийнхөө карьерийн түүхийг болон мэрэгчлээ магадгүй одоо хийж байгаа ажилдаа яагаад татагдах болсон гэхээр би гэр өргөөд 2018 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд би найзуудтай хүмүүст ер нь тэгж тоглодгийн. Яг миний мөрөөдлийн ажил би тэгээд тэтгэврт гарахаараа тийм ажилд орно гэж боддог байсан. Тэгсэн чинь миний нэг бол би тэтгэвртээ эрт гарцсан. Нэг бол яг миний мөрөөдлийн ажилдаа би ингээд орцсон. Тэгээд ажилдаа их дуртай. Манайд ажиллаж байгаа бүх хүмүүс ер нь ажилдаа дуртай. Би тэрийг дараа нь дэлгэрүүлж ярина. Би өмнө нь болохоор илүү бодлогын чиглэлд ажилладаг байсан. Өөрөөр хэлэх юм бол бизнесийн орчныг сайжруулах юм бол эдийн засгийн хөдөлгөх хүч нь хувийн сектор байна гэдэг ийм зорилгоор бизнесийн орчныг аль болох хүн сурталгүй тэгээд бүх процессууд нь хялбар ойлгомжтой тэр хэмжээгээр бизнес эрхлэхэд хялбархан байх бодлогын орчинд нь ажилладаг гэсэн. Тэгээд нэлээд удаа ажиллаж байгаад ер нь уур амьсгал байгаль орчны чиглэл рүү ажиллаа шилжүүлэе гэж бодож эхэлсэн. Яг л миний ажиллаж байсан өмнөх олон улсын хөгжлийн хөтөлбөр дууссан. Тэгээд байж байгаа ерөнхийдөө би гэр өргөөтэй танилцаад гэхдээ ажилд орохоос өмнө Бадрунтай манай үүсгэн байгуулагчийн нэг нь Бадрунтай холбоотой байдаг гэсэн. Тэгээд шинэ байгууллага нэгдсэн байна гэх. Тэгээд би анх удаа сошиал медиа постыг харсан чинь тэр үедээ би ямар сони юм бэ гэж харсан. Тийм байшин барилгын зургнууд байсан. Тэгээд одоо бодоход тэр маань гэрийг сайжруулад хийжсэн гэр плагины зураг байсан билээ. Тэгээд удалгүй гэр өргөөд ороод инхчэнтэй бид хоёулаа дээрэс нь 2-3 хүнтэйсэн байна. Тэгээд ер нь ихний яг томорчох үед нь орж ажиллаж байсан. Тэгээд одоо манайх энэ 4 сард 10 жилийнхаа ойг хийж байгаа. Тэгээд 10 жилийн ой болоод бид нар хувь хүнээс ахуулаад байгууллага хүртлээ бүх юмнуудаа ингээл эхнээс нь хөөж бодож байгаа. Тийм сонирхолтой цаг мөч байгууллагын хувьд. Тэгээ хувь хүний хувьд гэсэндээ юу хийч вэ? Би байгууллагатай. Би ер нь юу хийх гэж анх орж илээ гэдгийг их бодож байгаа. 10 жил гэхээр бас богино хугацаа л шүү дээ. Бас урт хугацаа. Тэгээд би яг гэр хабын талаар одоо манай найзууч гэсэн ажилтдаг байсан. Тэгэл сошиал медиа дээр янз бүрийн гоо төслүүдийг нь хардаг. Тэгээ анх удаа яг миний одоо танд бол гэр хабыг би юугаар зөвлөхөөр одоо танад альчсан манай Тимүк гэдэг хот төлөлтийн чиглэлээр одоо сурч байгаа Тимүк яг Shapers би ороод бидний юм ярьж хахад тухайн нөгөө гэр суурьшлийн бүсийн худгийг төвчүүлэх нэг төсөл агаад тэгээ тэнд нь оролцоо явж хахад гэр хороол гэж ярихгүй гэр суурьшлийн бүс гэж ярьдаг гэдэг анхны тэр юуг яг төслийн болсноо бид нар ярилцаж эхлэв. Тэгэл би яагаад нэрээ бид нар би нэг юм тийм одоо Улаанбаатар хотын ихэнх хүмүүс амьдарч байгаа энэ бүсээ
ер нь судалдаг юм болов анхаардаг юм болов гэдэг юм гинт орж ирсэн. Тэгээд ер нь л хотын хамгийн гой зүйл чинь нэр яг энэ хотын төвдөө байт юм биш үү? Яагаад бид нар яг тэр зүйлстэй ямар амьдрал өрнөж яаж хийж байгаа гэхээр юм гоо нээлттэй ярилцдаг юм болоо гэдэг анхны бодлоод л урсж орж идэв. Тэдгээр зүйл дандаа нэг юм яаж хийж байгаа л гэр хавтай угаас уягдаад байсан. Тэгэхээр одоогийн гэр өргөө төрийн бас байгууллагын ер нь үйл ажиллагааны чиглэлүүд болон тий ямар зүйлс дээр өөр ажиллаж байгаа вэ болон төслүүдэд харилцуулбал бид нар яг тэмүүлэн яг гэр өргөөгийн яг зорилгыг биелүүлж байгаа хүн байна. Ягаад гэвэл бидний үндсэн зорилго болохоор гэр суурьшлийн бүс буюу бид нар гэр хороол гэж ярьж сурсан. Гэр суурьшлийн бүсийн талаар энэ гэр хорооллыг гэр суурьшлийн бүсийг хардаг өнцгийг тэлэх зорилготой манай үндсэн үйл ажиллагаа. Тэгэхээр тэрийг бид нар барилга байгууламж юм уу сэтгэлгээ боловсрол ийм олон янзын хөтөлбөрүүдээр дамжуулж хэлдэг. Тэгэхээр яг үнэн тэмүүлэнгийн өвнөөс эхлээл яг өөрөө сонирхож эхэлсэн гэхээр бид нар яг л ийм олон хүнд энэ олон өнцгийг олон хүнд хүргэхийг хичээдэг. Тэгэхээр бид нар яг өнцгийг нь тэлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар яг л гэр хорооллыг бид нар бүх ихэнх асуудлын шалтгаан гэж хараад байдаг. Өвөлдөө бид нар утааг гэж хардаг. Дээрээс нь боловсрол, соёл, эрүүл мэндийн бүх ялгаанууд тэндээс үүдэлтэй гэдэг. Бид нар болохоор тэр үнэн хувьтай. Тэгтээ яг бидний хараад байгаа шиг бүх юм тэндээс бүх муу буруу юм ирдэггүй. Тэгээд бүр ингээ үүсэл хөгжлөө хөөх юм бол Улаанбаатар юм уу бүх суурьшлийн бүсүүд одоо бид нар хот суурин гэж нэрлэдэг байгаа бүх газрууд гэр суурьшлийн бүсээс эхэлсэн тийм Монгол хүн гэрийн нүгэл Улаанбаатар хот олон удаа нүүж хахад энд гэртэйг ирсэн. Дээрээс нь хамгийн их хотчлт эрчимтэй явагдаж эхэлсэн үг нь одоо яг нэг социализмын үеэс эхэлсэн баг тий 50 60 оноос эхэлж нүүж орж ирэл 70 80 оны үед яг нөгөө том хорооллууд зөвлөлт холбоодуулсан тусламжтайгаар хятадын засгийн газрын тусламжтайгаар баригдаж эхэлсэн үеэс яг их юм нүүдэл нь эхэлсэн. Тэр нүүдлээс хойш бүр улам тэр нүүдлийг давсан шилжилт юунаас эхэлсэн бэ гэхээр зудаас эхэлсэн тий. Одоо бид нар ингээд зудын мэдээллийг харангуут 2000 одоо 10 жил тутамд нэг удаа зуд болдог гэсэн бол одоо уур амьсгалын өөрчлөлтөөс болоод тэр цикл нь алдагдсан гэж судлаачид ярьдаг. Цикл нь алдагдахаас гадна зудынх нь цар хүрээ айгу ихссэн. Жишээлбэл огцом хүтэрдэг. Тэгээд ганц зууд нь 1-2 жил байдаг бол өшөө бүр ингээд тэлцсэн гэж ярьдаг. Тэгэхээр тэрнээс болоод миний санаж байгаагаар би анх удаа утааг мэдэрсэн нь 2003 оны орчимд гэдэг байхгүй. Тэгэхэд тий өөрөө их жоохон байсан баг тий жоохон байсан. Тэгээд тэр үед 2001 онд ингээд 2-3 жилийн зуд болсон. Тэгэхэд ойролцоогоор хотод ирдэг байсан хүмүүсийн тоо тэр үед 2-3 дахин нэмсэн. Тэгээд тэрнээс хойш дахиад 2008, 9, 10 оны зуд байдаг. Яг зуд болох болгонд хот руу шилжиж ирж байгаа тоонууд ингээд бүр өсрөө явцдаг. Тэгэхээр их шилжилт хөдөлгөөн энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гэдгээ энийг бүгдээрээ мэддэг. Тэгтээ энийгээ бид нар тэр хүмүүс бидрийг ингээд баргалжил нүүрс түлээд хордуулж байгаа юм шиг ярьдаг. Тэгэхээр ингээд тэрийг би ингээд бүр задалж ингээд бүгдээрээ нэг дэлгэрэнгүй ярих хэрэгтэй. Яг юуны учраас бид нар яагаад тэгж ойлгох ч вэ? Яагаад бид нар харж байгаагаараа л тайлбарлаад идэггүй. Яагаад дотор нь болж байгаа юмыг гүйж очиод эсвэл хин нэгэнтэй ингээд хоёлаа ярьж байгаа шиг ярих хэрэгтэй гэж бодсон. Тэгэхээр ер нь гэр өргөөгийн багийнхан хоорондоо их юм ярих дуртай. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар бүгдээрээ нүүрсээр бүх цахилгаан эрчим хүчээ дулаанаа авдаг тий. Хоёлаа өнөөдөр ингээд дулаан өрөөнд сууж байгаа ялгаагүй нүүрсээр галдаг уран зөө юу гэдэг лээ дулааны цахилгаан станцаас авдаг. Гэр ороололд яадаг үг гэхээр 100-наас аж байгаа. Тэгэхээр яг төлснийх нь их үсээр адилхан тий нүүрс байгаа. Зүгээр ашиглаж байгаа хэрэгсэл нь өөр байгаа тий. Тэгэнгүүт бид нар өөрсдөө хотын төвийнхэн жишээлбэл хотын төвийнхэн гэж ярьдаг шүү дээ. Бусад хүмүүс машин ундаг. Тэгээд бид нар яагаад машиныхаа одоо угаарыг зундаа ярьдаггүй юм. Яг л хотын төвд амьдарч байгаа хүмүүст харьцангуй ийм сонголт их боломж байдаг. Бид нар чадвал алхах чинь тий чадахгүй бол автобусанд суучин. Тэгээд хүүхдтэй юм уу тэм хүмүүс бол машинтай байхаас аргагүй. Яг л нийтийн төвөөр тааруу өгч учраас тий. Гэхдээ
тийм сонголттой бийжж бид нар машина унахыг хичээгээд байгаа. Тэгээд би заримдаа гудамжаар явж байхдаа харахад машинда нэг юм уу хоёр хүнтэй хүн машин төгжирч байгаа машинууд их хөвчлэн байдаг. Гэхдээ яг мэдээж хүүхдээ хүрчихэж явж байгаа хүмүүс байгаа тий. Тэгэхээр би жишээлбэл оюутнуудыг гайхдаг. Яагаад машинтаа ажилдаа ирдیں۔ Тий. Тэгэнгүүт бид нар тийм сонголттой байж машин унахыг эрхэмлж илүүд үзчихэж яагаад бид нар цахилгааны их усүр байхгүй гэр хорооллын 100-наас өөр тий түлшний их усүр хүмүүсийг яагаад бид нар буруу тий сонголтгүй тий. Тэгэхээр ер нь бол ядуурал боломжгүй байдлыг ер нь сонголт байхгүй байх гэж бид нар тайлбарладаг. Жишээлбэл сайхан бид нар ингээд хөгжлийн нэр томьёонуудыг ярьж байхад ер нь ядуурал гэж үгэнд би дурггүй. Яг гэвэл чи ядуу хүн би чамд туслана тэгжиж чи сайжрна гэдэг маягаар ер нь бүх хөгжлийн хөтөлбөрүүд явдаг. Тэгэхээр тэрийг одоо өөрчлөх хэрэгтэй. Бид нар дотроос нь ядуу гэдэг чинь ер нь сонголтгүй гэсэн үг те. Тэр хүнд өөрт нь ямар нэгэн чадвар байгаа. Тэрийг нь гаргаад өччих юм бол тэр хүн заавал тэр сонголтгүй орчинд байх албагүй. Яг энэ сэдвүүдийн талаар бүр тантай ярилцаа гэж нэлийн яасан болохоор миний хувьд хариултууд ингээд сонсохоор яг нэг юм шинэ үнцөг дахиад яг хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд одоо яг дэлгэрүүлээ хоёлаа ярих юм бол за сүүлд бол нөгөө бага болгосон гэх кино гараад те тэндээс ер нь бол дахиад нэг гэр зүйшлийн бүс тэнд чинь яг ямар амьдрал өрнөж байгаа вэ бид нар буцаагаад яг энэ байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтөөс болоод ингэж байгаа юм шиг тэгээд энэ хилцүүлвэл нэг нэлээ өрнөх шиг болсон. Тэгээд эндээс харах юм бол яг одоо гэр сүршлийн бүсэд амьдарч байгаа хүмүүстэй ойр ажилтдаг хүмүүсийн хувьд та хэд маань магадгүй одоо ингэ хүмүүс янз бүрээр бодож магадгүй гэр хороол гэж илүү гэр сүршлийн бүс гэж илүү хинд яг ямар хамаатай юм ч юм уу. Эсвэл угаасаа л ингэ хөгжил гэдэг чинь байх ёстой зүйл чинь угаасаа ингээл одоо болж өгвөл юу гэдэг Монгол мөрөөдөл чинь тэ ерөөсөө нэг юм өөрсдөө ингэснэг байртай болох машинтай болох бараг тийм болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр зүйлийг ярьж хэлнэ гэдэг нь өөрөө хэний амьдралд яг яаж бодно вэ? Бодит амьдрал дээр тэнд гэр сүршлийн бүст амьдарч байгаа нэг хүүхдэд магадгүй нэг гэр бүлд амьдрал нь яг яаж тусдаг вэ? Магадгүй тэр айл дулааны одоо тэр эрчим хүчтэй ч юм уу те 100-аас солснороо эсвэл гэрийн дулаалга илүү хийснээрээ ч юм уу эсвэл тэнд байгаа айлд та бүхэн байж хурц үйлчлснээрээ амьдрал нь яаж бодит өөрчлөлт ирэн гардаг гэдэг талаар таны одоо тийм гоё түүхүү ч юм уу эсвэл хэрэгжүүлэх төслөөсөө хуваалцвал. Яг үнэн бид нар зүгээр сууцныхын төрлөөр ингээд өөрсдөө ангилсан. Тэгээд тэр бол энэ хотжолд тэр тусмаа юм баруун төвтэй соёл хотчлтын талаарх ойлголтоос үүдэлтэй байх тий гэдэг нь Европ тий колони яг хэсэг хугацаанд тийм юм уу одоо юу гэдэг хүн төрөлхтний хөгжлийн туршид тийм хот юм бетонон тэгээд ийм дөрвөн хантай тэгээд төвийн юм уу эсвэл халаалттай байх нь оновчтой байсан баг. Гэхдээ одоо яг уур амьсгалын өөрчлөлт гэж яриад дээрэс нь бид нэр ганцхан уур амьсгалын өөрчлөлт биш ингээл дайн эсвэл ийм байгалийн нөөцийн төлөөх өрсөлдөө энэ төр нэг өглөө босч ирэхэд нэг газар дайнд игдсэн хэмжээний бин штэ тий. Тэгэхээр тэр тохиолдолд бид нар энэ хот яг ийм дандаа ийм барилгатай байх хэрэгтэй мүү гэдгийг ингээд эргэж бодох цаг болсон. Тийм яриа хөдөлгөөнүүд ийм одоо юу гэдгийг мэтгэлцээнүүд олон улсын хэмжээнд их өрнөдөг. Бид нар ч гэсэндээ өөрсдийнхээ давуу талыг гаргаж ирэх тал дээр аяг их бодох хэрэгтэй. Тэгэхээр заавал хот ийм дөрвөн ханны дунд байх хэрэгтэй юу. Жишээлбэл саяхан ингээд нэг сард их огцом хүүтрээд халаалт багссан шүү дээ тий. Халаалт унаад тэгээд тог тасрахад би бодчихсон хэрвээ би гэрч юм уу байшинд амьдарч исэн бол хоолоо хийгээд идэх юм тий. Тэгэхээр нөгөө талаасаа хэдийгээр тэр ингээд нүүрсний хэрэглээ гэж ярьж байгаа ч гэсэнтэй бас яг амьдрал ахын өдөр тутмын амьдралд яг буцаад нэг ийм бидний хоцрогдсон муу гэж боддог байсан юмнуудаа эргэж яаж одоогийн орчин үед ингээд юу гэдэг лээ тохируулах вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ер нь хүн одоо гэр суурьшлийн бүс тэг гэр хороолол гэдэг нь бид нар яг нэр томьёогоор нь явах юм бол хүмүүсийн нөгөө сөрөг ойлголтыг өөрчлөх юм болов уу гэж боддгийн. Гэхдээ зүгээр бид нар гэр хороолол гэдээ ярьчихад буруудах юм байхгүй. Гэхдээ яг гэр хороолол гэхээс илүү өдөр чинь суурьшлийн бүс, орон сууцд амгаалсан суурьшлийн бүс, гэр Монгол гэр байшинд амгаалсан гэж байна те. Тэгэхээр бид нар айл болох хүмүүст ингээд ийм нэр томьёогоор бид нар өөрсдөө сэтгэлгээгээ харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй гэдгээ хэлэх гэж оролцдог. Тэгээ бид нар ер нь хүмүүст та нарт тусламж хэрэгтэй гэхээс илүү та нарын боломжийг чинь бид нар ингэж харлаа. Энэгээр чинь дамжуулаад юм хийе, хамтарч ажиллая гэдгийг. Тэгээ бид нарын сүүлийн үед нэлээ
эрчимтэй ажиллаж байгаа төсөл болохоор энэ эсгийн хотын аялал гэдэг иргэдэд суурилсан аялал жуулчлалын хөтөлбөр. Тэрэн дээр бид нар анх төвөө байгуулахдаа манай олон нийтийн төвөөг очиж үзсэн шүү дээ. Бид нар яг байгууллагынхаа нэрээр олон нийтийн төвөө нэрлэлсэн гэр өргөө гэдэг. Тэгээд тэн дээр бид нар ер нь юу хийх юм бол энэ хавийнхан ирдэг болох вэ гэд нэлээд ярьсан. Тэрэн дээр яг төвийнхаа стратеги гаргаж байхад бид нар ер нь энэ хүмүүст орлогыг нь даруйхан нэмэгдүүлэх ажил хэрэгтэй. Тэгвэл бид нар ингээд хүмүүсийг хийж чаддаг байгаад байгаа юм биш. Шинэ юм оруулж ирэх хэрэгтэй байна гэд аялал жуулчлалын хөтөлбөр байвал ямар вэ гэдэг бид нар хамтарч ажилладаг сургуулийнхнаараа стратегийг гаргаад тэгээд тэр сургуулийнх маань 23 оны 100 манай яг төвийн тэр хавийнхантай уулзалт хийгээд ер нь бид нар дандаа тэр хавийнхантайгаа уулзж агаад хэрэгцээ чи юу вэ? Та нарын одоо хиймэр байгаа юм юу вэ гэж ярилцдаг. Тэрийг бас заримдаа залхахтал хийчнэ. Тэр их баланстай авах хэрэгтэй. Тэрэн дээр хит хит айл цуглаж агаад уулзаад тэгээд тэр хэд ер нь бол энд сонирхол байна, та нар боломжтой юм байна. Яг гэвэл орлого чинь ингээд доллар чиглэсэн зах зээл рүү хандсан. Тэрүүгээрээ та нар ингээд төвөө санхүүжүүлэхэд айгүй боломжтой юм байна гэдгийг баталж өгсөн. Тэгээ бид хэд явж байгаа өөрсдийнхөө нэг санаа гаргачаа дандаа өөр газруудтай хамтарч судалгаа хийлэгдэг. Тэгжээж бид нар ингээд нэг өөрсдийнхөө талыг барьсан биш, олон үзэг харсан санаанууд гаргаж ирдэг. Тэгээд байжсэн чинь нэг эмэгтэй ирсэн. Тэгээд тэр эмэгтэй бүр бидэрт шууд таалагдал. За энэ яг манай тал юм байна. Тэгжсэн чинь нөгөө оюутнууд буцах боллоо гэсэн чи тэр эмэгтэй яриад би та нарыг гэртээ урьж байна. Та нар ингээд ийм гоё юм хийх. Гадаадаас нөгөө нэг хатж ажиллаж сургуулийн оюутнууд ирсэн чинь яг төвийн тэр байдаг нөгөө гэрсвэшлийн бүсийн нэг хүн өөрөө байсан гэсэн шүү дээ. Тий байсан. Тэр хавийнхандаа бид нарт зориулаад та нарт ийм юм хийвэл заавал тэрийг тулахгүйгээр те юу хийх боломжтой нэг санаа нь энэ байна. Энийг сонирхох уу гэсэн. Тиймэрхүү маягаар одоо фокус бүлгийн хилцүүлэг хийдэг. Тэгээд яг тэдрийг явахын өмнө тэр эмэгтэй утсаар залгаад тэгээ бид нар гадаадын 4 оюутан байлаа да 5 оюутантай тэгээд манай дарсүр ингээд хуучин захирлаасан дараа бит хоёр тэдэд оцсон. Тэгээ оцсон чи яг бидний бодож исэн тэр иргэдэд суурилсан аялал жуулчлалын хөтөлбөрийг тэдэр ингээд ерөөсөө яриаггүй гэж хийсэн. Тэрний юу вэ гэсэн бэ гэсэн чинь хуушур хийгээд хуушурынхаа махыг бэлдээд нөгөө гадаадын хүмүүстэй нийлж чад хуушур хийгээд тэгээ аав нь хорхог хийсэн. Тэгээд гоё тоглоом хийгээд тэр эмэгтэй өөрөө юм цаасан хайчилбар хийдэг гэдэгс. Тэгээд бид нар тэр эмэгтэйтэй танилцаад даваа жаргал самбуугийн даваа жаргал гэдэг эмэгтэй. Тэгээд манай төвд менежер болж ажилласан. Тэрнийхээ завсар ингээд цаасан хайчилбар хийдгийг нь бид нар мэдээд хүүхдүүдэд уран зургийн дугуйлан өөрөө менежерийн ажлыг хажуугаар хийдэг. Тэгээд ингэж явсараад бид нар нэлээд ойр болцсон. Тэгжсэн чинь ажилласаа гарцсан. Тэгээд бидний тим мундаг хүнийг ажилласаа гаргахад жоохон харамсалтай байсан. Гэхдээ яг бидний тэр хавьдаа юм уу ер нь гэр өргөөд ажиллаж байгаа хүмүүс ажилласаа гарахт нь яг л ийм замаар л ажилласаа гараасаа гэж боддог тийм байсан. Тэр нь болохоор өөрөө илүү боломжийг хараад өөрийнхөө дараа хайчилбар хүүхдүүдтэй цаг зарцуулдаг. Тэгээ одоо манай 100-ыг нарны эрчим хүчээр солих хөтөлбөрийн одоо нэг туршилтын айл самбуугаах автагаа нийлээд тэгээ ер нь эдний гэр бүл манай байгууллагын юм одоо юу гэдэг вэ хамгийн шилдэг дүр зураг. Гэхдээ ийм айлууд олон байх тусам бидний ажил цар хүрээнд өрсөж гин гэж боддог. Тэгээд бид нар бас болгоомжлдог нь ягаад ганцхан айлыгаа дандаа ингээд тэ бүх юмд урдаа бариад идэх ийм айлуудыг олон болох хэрэгтэй гэж ярьдаг. Тийм эсгийн хотын аяллыг бол ерөөхдөө сонссон. Гэхдээ яг одоо хинт зориуллаад яг яаж удаг гэсэн үг вэ? Тэр нь надад яг нэг концепт нэг сонирхолтой санагцдаг гэрсвэшлийн айлуудыг өөрсдөө гэсэн орлоготой болж байгаа ингээд нэг Монголын бас нэг соёлын нэг зочлонтой зам байна шүү дээ. Тэрийг ингээд гоё яг нэг юм туризм гэхэр чинь заавал хөдөө гараад ингээд явах гэсэн. Тэгэхээр тэр нь яг яаж явдаг, ямар аргачлалтай явдаг гэсэн үг вэ? Улаанбаатар хотод жуулчд юм уу, богино хугацаар ирсэн хүмүүс ер нь ихэнхдээ хөдөө явцдаг. Тэгээ Монголын хөдөө нутаг онгон байгаль бол хамгийн их сонирхол татдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Нөгөө талаасаа тэд нар яагаад хотод уддаг вэ гэвэл хэдэн музейгээс өөр ингээд бүтээгдэхүүн байдаггүй гэж аялал жуулчлалын компаниуд өөрсдөө ярьдаг. Тэгэхээр бид нар тэрийг энэ асуудал юм байна. За бид нар ямар боломж байна гэж бодож байгаад тэгээ бид нар чинь нөгөө гэр суурьшлын бүсийг хүмүүст таниулах, тэгээ өөр өнцгөр харах тал дээр ажилладаг болохоор ер нь
яаж хуучин одоо малчин байсан хүмүүс суурин газар ингэж шинэ орчинд амьдрдгийм бэ гэдэг дээр нь өөрсдөө нэлээд их айлуудтайгаа ажилдаг явдаг болохоор мэддэг. Тэгээд энэ дээр яг хашаан дотроо байж байгаа айлууд маань яг л тэндээ хөдөө нөө малчин байхдаа хийжсэн зарим юмнууд аваад ирдэг. Тэр нь цагаан айтай байна тий. Тэгээ шагаагаар тоглолдог ч юм уу. Өөр бүр ингээд бизнес болгоцсон айлууд байна. Жишээлбэл юу Монгол дээл хийдэг дээлнийхаа одоо дээлэндээ хурганы арьсаа өөрөө бүр авчирж байгаад илдээд шар усан твтэж байгаа. Яг л хөдөө малчин айл яаж тэр эскигээ боловсруулдаг тэр аргыг нь хотод аваад ирсэн. Тэр бол маш их сонирхолтой. Биднэрт ч гэсэн сонирхолтой. Тэр тусмаа гадаадын Монголыг сонирхож байгаа хүмүүст хотод хүмүүс нь ингэж амьдардаг юм биш үү гэдгийг таниулах зорилготой. Тэгэхээр нэг талаасаа хэдийгээр ингээд гадаад хүмүүс зориулсан ч гэсэндээ бид нар бас энийг гэр суурьшлын бүсээ мэддэггүй хүмүүст бас зориулсан маягаар ингээд имжлээс эхлээд нэлээ өргөн хүрээнд томруулж байгаа. Тэгэхээр өмнөх 2-3 жилийн туршилтын байдлаар явчихсан. Тэгэхээр яаж хийдэг вэ гэхээр бид нар 5 дугаар сараас эхлээд сар болгон юм аялал зохион байгуулж байгаа явган аялал. Тэр нь ойролцоогоор 4 цагийн тэгээд манай төвийг мэдэн шүү дээ. Төв дээр очиод тэр хавийнхаа бид нар хүмүүстэй хамтарсан юм яриа хийн. Тэгээд юм сонгож авсан зогсоолуудаар яриад ер нь гэр суурьшлын бүсээ бид нар яаж хардаг вэ? Энд юу өрнөж байна гэдгийг тайлбарлана. Тэгэхээр бид нар захиал зарaan сошиал медиагаар гаргаж чинь хүмүүс захиалгаа өгч чинь. Тэгээд түүн болохоор Сонгоорхын дүүргийн 43 доор хороо тэгээд нөгөө юу нэ цамгараас хойшоо яг ихц хойшоо явчихгод байдаг газар. За гэр өргөө төрөмс байгууллагын талаар болон гэр суурьшлын бүслийн талаар хавлал эхний сэдвэл нэлээд ярилцлаа. Тэгээд өнөөдрийн подкастт ялангуяа тантай ярилцмаар байсан одоо өрсөн шалтгаанууд нэг нь бол манайх well-being podcast гэхээр одоо well-being гэдэг ойлголт буюу сайн сайхан байдал гэдэг ойлголт ингээд олон талын салбарын хүмүүсийн дээр хамтдаа энийг ингэж бүтээж Монголд нотгшуулъя гэдэг тийм зорилготойгоор энэ одоо подкаст хийж эхэлсэн. Тэгээд манайд л одоо төрөл бүрийн салбарын хүмүүс ингээл өөрөө өөрсдөө хороо ингээл энэ юу ч харж ойлгож байгаа ярьдаг. Тэгэхээр та бүхний ажил дээр магадгүй яг well-being гэдэг ойлголтыг яаж тусдаг вэ? Таны бодлоор магадгүй сайн сайхан байдал хүмүүс ер нь сайн сайхан амьдрыг гэвэл тэр нь одоо гол орц жорн ер нь юу гэж боддог вэ? Хэцүү асуулт. Их олон талаас нь боддог. Тэгэхээр яг та олон салбарын хүмүүсээс ингэж харж байгаа нь их сонирхолтой юм байна. Тэгэхээр бид нар нийлээд ер нь хүн болгоны оролцоотойгоор бүх юма хийдэг. Тэрэн дээр л тэр сайн сайхан гэдэг үг тогтдог болов. Нөгөө талаас нь харангуут энэ маш хэцүү. Ягаад гэвэл хүний харилцаа одоо харилцаа холбоо гэдэг хамгийн хэцүү, хамгийн их цаг бараг зарим үе тийм стресс, нерв шаардсан асуудал. Гэхдээ тэр нь гол орц байдаг болохоор хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа бах те хүний харилцаан дээр тогтдог. Тэгэл одоо жишээлбэл ажилд орж байгаа залуу хүмүүст одоо хамгийн чухал чадвар юу вэ гэхээр харилцаа гэдэг чинь те. Бид нар энэ харилцаан дээр л манай байгууллагын сайн сайхан бид нарын хийж байгаа ажлын сайн сайхан тогтдог гэж боддог. Тэгэхээр бид нар одоо ажиллаж байсан хүмүүс маань ажлаас гараа явцсан гэсэн те байнга бид нартай холбоотой байдаг. Тэгэхээр дахиад дарж харилцаа холбоо те байхдаа хамт байхдаа их утга учиртай ажил хийжсэн гэх тэр хүмүүс маань итгэдэг. Бид нар хоорондоо маш сайхан бие биентэйгээ харилцаатай байсан, биенээ хүндэлдэг. Хүндлэх гэдэг их чухал гэдэг маань ер нь бүх байгууллагуудын төрц маань нэлээ байгууллагынхаа соёлыг сайжруулах сонирхолтой байгууллагуудад энэ хүндэтгэл гэдэг үг их чухал байр суурь эзэлдэг. Тэрийг бид бас жинхэнэ утгаар нь нэг хүндэлж ажилладаг. Дээрээс нь гэр суурьшлын бүсийн хамтарч байгаа хүмүүсээ яг жинхэнэ утгаар нь бид нар хүндэлж ажилладаг. Өчигдөр бид нар төв дээрээ мод тарьсан. Тэгээд манай ахмадын клубийнхан ирж мод тарьж байгаа. Ахмадын клуб гэдэг нь тэтгэврт гарсан гэдэг чинь 60-аас дээш тэгээд 80 орчим насны хүмүүс байгаа. Тэгээд манай багийнхаа очиж байгаа. Тэгээд анх удаа жишээлбэл жотуу, хүрц, лом барьж утсан хүмүүс байсан. Тэгээд би тийж ингээд сүулт нь инээлдэж ярьж байгаа байхгүй ингээд тэр ажил ирсэн хүмүүс ахмадуудаас санаа зовоод тэр үедээ ярьж чадаагүй яагаад вэ ингээд бүгдээр ингээд гар ингээд булчин ингээд цуцсан уцаа барих гэсэн чинь ингээд гарын чичрээд тэгээд гэхдээ бид нар ерөөсөө тэр настай хүмүүсийн дээр гээд ядарч ийн гэж хэлээгүй. Тэгээ яад гэвэл тэр хүмүүс ингээд тийм ахмад настай хүн байж биеийн хүчний хөдөлмөрийг биднээс мундаг хийгээдсэн. Тэгээ нөгөө талаасаа бид нар ичж байгаа ч гэсэн надад бол ингээ урам зориг өгсөн. Өө эднэрийн насан дээр нэг ингээд юм хийж явах юмсан гэдэг. Тэгээд би махуудын талаасаа бид тэд нар бүр ингээ биднээс мундаг юм байна гэдгийг харж байгаа. Нөгөө талаасаа тэд нар ингээд
өөрсдөө ингээд амьсгаадад хийж байгаа хэрнээ хоорондоо их тоглодог. Тэгээд тоглоом тийм хөвгчлөлтэй байдал нь тэр эдийг ядарч байгааг ингээд сатаар болдог. Тэгээ би бидний хамгийн одоо идэвхтэй насны бүлгэн тэр ахмадын бүлэг, ахмадын клуб. Тэгэл өчигдөр зүгээр ингээм хамт байж байхдаа айхлал юм хийж байхдаа би жишээлбэл тэр хүмүүсээс хоёр юм сурж байгаа байхгүй. Тэгэхээр бидний дээр сайн сайхан байдал маань ер нь бид нар ингээд нөгөө Монгол чин залуу хүмүүс 3-2 нь байдаг тийм болохоор ингээ ахмад настай хүмүүсээ ингээд бид нар жоохон орхиод байдаг. Тэгээ тэр нь бас нэг талаасаа ингээд социализм одоо чөлөөт эдийн засаг хоёрын хоорондох шилжилтийн тэр том ялгаа өөрчлөлт бол их хэцүү. Тэр чинь бүхэл бүтэн системийн өөрчлөлтөн дээр даманж амьдарч байгаа хүмүүс те. А нөгөө талаас нь угаасаа тийм үе үеийн ялгаа гэдэг бол социологийн тийм үзэгдэл те. Тэгэхээр бидний амьдарч байгаа яг Монголын орчин бол энэ хоёр том ялгаан дээр байгаа болохоор тэр ахмад хүмүүсээ боддоггүй. Хайгардаггүй айгүй илүү тийм том асуудал байдаг баг. Тэгэхээр бид нар яагаад энэ хүмүүсийг сонсох хэвээр, яагаад оролцуулах хэвээр бас бодох хэрэгтэй. Би ахмад хүмүүсийг социализмын үед амьдарч байсан хүмүүсийг би өөрийгөө ойлгодог гэж боддог байсан чинь яг ойлгосон мөч маань бид нар юм социализмын үеэр баригдсан архитектурын одоо бэлгийн хороолол тэг бэлгийн одоо зүйлд холбоотуулсаас бэлгэлсэн хорооллын тухай архитектурын үзэсгэлэнт бэлдээд тэгээд ингээ архиваас материал ухаад уншижсэн байхгүй. Тэгээд тэрэн дээрээс юу ойлгосон бэ гэсэн чинь тэр хүмүүст орон сууцыг өөрөө сайн ажиллах юм бол орон сууцыг төр өгчдөг, бэлгэлждэг. Бид нар ямар үед амьдарч байгаа гэхээр би өөрөө ажиллаад моргежийн зээл аваад орон сууц өөрийнхөө одоо юу гэдэг л толгой дээрээ дээврээ өөрөө авдаг тий. Тэгэхээр ингээд төрөөс бүх юмыг өгдөг, хүлээдэг тэр тэдний сэтгэлгээ чинь бүр ингээд системээсээ ирсэн байж хат бид нар яагаад тэр хүмүүсийг тэгээ буруутгаад яг л та өөрөө сэтгэлгээний өөрчлөлтгүй. Тэр чинь социализмын үеийн тарих угаалт, амьдралын хэв маяг бүх юмыг цаана системийн буруу байхад тэр хүмүүсийг бас буруутгах хэрэггүй юм байна гэдгээ ойлгож байгаа. Тэгэхээр би бас энийг зөвхөн ингээ хөгшин залуу үеийнхэн биш бид нар зүгээр л өөрсдийнхээ харж байгаа өнцгийг арай тийм томоор нь систем талаас нь юм уу те энэ хүн яагаад ингэж боддог болцсон юм бэ гэдгийг нь дандаа ингэж ухаж боддог байгаасаа тэрэн дээр бас манай багийнхан их заримдаа их ярих дуртай. Одоо таны ярианаас ингээд сонсохлоор айгүйх асуудаг тэгээ нөгөө community дээр асуудлын шийдэх гэж юм хамтдаа орчноо сайжруулах гэдэг тэр хүмүүсийн саналыг сонсдог гэдэг зүйл нэлээд татгаж байгаа шүү дээ. Тэгмэл энэ үнцэг магадгүй Монголд одоо ингэ зөндөө олон төсөл хэрэгжиж байна. Зөндөө олон одоо ажлууд хийгдэж байна. Гэтэ нэг хүний сайн саналлууч юм нэг асуудлыг шийдчихээ явж байгаа хүмүүс төслөө хэрэгжүүлж байгаа арга барилт нь саний тэр нэг юм олон нийтийн оролцоог хангах гэдэг айгүй чухал юм шиг хэрнээ магадгүй яг цөөн хэдэн мэддэг хүмүүс нь бол юм мэдтгэл ах. Гэтэ ер нь яагаад альва шийдлийг загварчлахад тухайн хүмүүсийг оролцуулах нь тийм чухал юм бэ гэдэг дээр та өөрийн туршлагаасаа бас хүмүүст болцвол. Наадах чинь баг юм алтан асуулт. Яа тэгвэл яг өөрөө хэлж байгаа шүү. Бүх газрууд ингээд иргэдэг оролцуулах хэрэгтэй гэдэг. Тэгээ бид нар яг тэрний фронтд нь ажилладаг хүмүүс байнга судалгаа аваад ахаар бид нар ч өөрсдөө залхацдаг. Нөгөө хүмүүс чинь судалгаа аваад үр дүн чинь хаана вэ гэж асуудаг. Яг би бас тийг надаас ингээд 4 удаа судалгаа авчвал одоо үр дүн хаана вэ гэд. Гэхдээ илүү бид нар нөгөө манай байгууллага би өөрөө жишээлбэл илүү судалгаа шинжилгээнд суурилж ингээд шийдвэр гаргадаг гэдэгтэй ажилтдаг болохоор би гудамжинд таарсан хүн судалгаа авъя гэвэл үр төвчээртэй хариулдаг. Гэхдээ яг яаж хийх вэ гэдгийг нь яг байгууллага бидний бодох хэрэгтэй юм. Жишээлбэл бид нар ингээд судалгаа авахаасаа арай өөр үнцгүүдээр өөр арга барилаар судалгаануудаа хийдэг. Эсвэл бүр ингээд за одоо энэ талаар өмнө нь өөр төсөл дээр нь судалгаа авсан гэхээр зүгээр харилцан ярьж байгаа байдлаар дунд нь асуултуудаа ингээд авчдаг. Тэгэхээр нөгөө хүн яг судалгаанд орж байгаа биш бидний судалгааны хэсэг мөртлөө тэр хүнээс бид нар мэдих ёстой юмнуудаа авчдаг. Тэгэхээр харилцан яриаг яаж юм органик юм одоо яг хоёлаа ярьж байгаа шиг байдлаар би судалгаа авах уу гэдэг бас их чухал санагддаг. Дээрээс нь ажиглалд зүгээр хамт явж байгаа л өөрийнхөө нүдээр эсвэл тэр хүний нүдээр орчныг нь хариулцдаг. Тэгвэл мэдээж тэрийг үл бид нар юм ажиглалт харилцан ярианы судалгааг нь түүнээс яг судалгааны протоколоор бол тэр чинь шал өөр явах хэрэгтэй. Тэгэхээр эднэрийг яаж хооронд нь
ингэж хэмжээг нь хослуулах вэ гэдэг нэг чухал санагддаг. Нөгөө талаас судалгаанаас гарсан юмыг яаж ашигладаг вэ? Судалгааны ач холбогдлыг тэр хүмүүст маш сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгээд хамгийн түрүүнд судалгааны чинь үр дүнгээр бид нар ийм юм хийчлээ гэдэг үр дүнгийн нөгөө хүмүүстэй эргэж хүргэх нь их чухал. Жишээлбэл бид нар нөгөө манай төвийн хавьд тоглоом талбай хийсэн шүү дээ. Тэр хүүхдүүдээрээ зураг зурулж агаад хийлгсэн. Тэгээд тэр хүүхдүүдийнхээ ээж автаа хамт нээлтийг нь хийгээд нөгөө хүүхдүүдээр ч авсан судалгаа та нараас асуугаад байсан юм нэ үр дүн жишээ энэ гэдэг тэр жишээ байна. Өөр нэг жишээ нь манай төв байна. 3 байршлаас гэр хорооллын иргэдэд юу хэрэгтэй байна вэ гэдэг судалгаа авсан. Нэг нь болохоор одоо мэдээж ажлын байр, хоёрт нь болохоор эмнэлгийн үйлчилгээс, гуравт нь болохоор бид нар цуглаад очдог. Цуглаад суудаг газар хэрэгтэй байсан. Тэр нь өөрөөр хэлбэл олон нийтийн төв. Тэгэхээр тэр судалгааны хариуд бид нар ингэж хариу үйлдэл үзүүлж шүү гэдгээ тэр хавийнхандаа эсвэл судалгаанд оролцсон хүмүүстэй ямар нэгэн байдлаар л хэлдэг, мэдээлдэг байх хэрэгтэй. Ер нь энэ тентхийн байгууллагууд тэр тусмаа бид нар бас өөрсдөө байнга болгоомжлдог, сануулдаг юм. Бид нар ингээ гэр суурьшлийн процессыг гадралдаг болчлоо. Тэнгүүд өөрсдөө мэтгэл байж таараа гэж таамаглалцдаг. Тэгэхээр тэр таамаглалаа няцаах чинь хамгийн чухал юм. Тэгэхээр тэрийг хэрвээ бид нар ингээд таамаглаж ивэл тэрийг заавал хин нэгнээр ингээд баталгаажуулдаг байх хэрэгтэй. Тэрийг бид нар хүмүүсээс асуучдаг, тэр явахантайгаа зөвлөждөг байх хэрэгтэй. Тэгэхээр тэр судалгааны төрөл эдрийг л маш олон янзаар хийдэг. Тэргээд айл болох юм тийм органик байлгах хэрэгтэй. Одоо танаа ажиллах арга барилаас би нэг олон үнийг сураасаа л гэж бодод байна л да. Наад бид нар ч их аягүй сурах юм байсан. Тэгээд яг тэр нэг бүтээлч өглөө төсөл таа дээр очиод ярилцж хахад одоо гэрийн дулаалга, гэр доктор өглөө гэрийн дулаалгын нэг төслөөсөн. Тэгээд тэрнтэй танилцж байгаа жишээ нь тэрний загварыг гаргахын тулд North Face одоо юу л ямар компани л ингэ хүмүүсийн дизайнуудыг авчиад ингэ гэсэн олон улсын одоо тэм их сургуулиудын оюутнууд ингэ ирсэн гэх мэтчлэн ийм зөвхөн одоо энд байгаа асуудлаа Монголын асуудал, гэр суурьшлийн асуудал бид нар мэдж байгаа юм чинь ингээд яг өөрсдөө шийднэ гэхээс л тэгээд тэрийг ингээд өөр өнцгөр харуулдаг тэр аргачлал надад аягүй сонирхолтой санагдсан. Тэгэхээр магадгүй та тэр талаараа илүү ярилцвал да яг ямар олон улсын гэх юм уу өөр одоо хүмүүстэй хамтарч ажилладаг вэ? Тэрний бас зорилго нь яг юу вэ? Тэр гэрийн дулаалга манай анхны төслүүдийн нэг бас бидний ажиллах арга барилыг ер нь нэлээд ингэж төлөвшүүлэхэд аюу хувь нэмэр оруулсан төсөл. Тэгэхээр бид тэр төсөл дээр ажиллаж байхдаа design thinking буюу дизайн хүн төвтэй сэтгэлгээний арга гэдэг нэлээд их яригддаг арга байдаг шүү дээ. Тэгэхээр тэр болохоор яг өөрөө танах подкаст бас яг тийм аргаар хийдэг юм байна. Яг тэгвэл салбарын бос хүмүүсийг авчираад нэг асуудлаа ярьдаг гэдэг чинь нөгөө таамаглал эсвэл хөвшсөн ойлголтыг задлахад тэр аягүй чухал. Тэгээд тэрэн дээр маш олон жишээ байдаг. Яг манай боловсролын хөтөлбөрүүд тэр арга дээр их явдаг байсан. Тэгээд одоо бас бид нар нэг аргаа байнга яриад ахаар ингээд байгууллага хүн хөгжихөө болчдөг. Би жишээлбэл нэг юм удаан хийнгүүд дорхно уйтдаг байхгүй. Тэгээд бас гэр өргөөж гисэндээ шинэ юмнуудыг хардаг байхын тулд нэг аргаа олон яриад ах хэрэггүй. Нэг арга барилаар удаан ажиллах хэрэггүй. Тэгэхээр байнга ингээд өөрчлөгддөг, хувирдаг байх хэрэгтэй. Тэр хэмжээгээр манай байгууллага дэвшиж байна гэж боддог. Манай байгууллагын анхны бүтээгдэхүүн болохоор гэрийн тооны дулаалга байсан. Тэгээд Стэнфорд их сургуулийн докторийн оюутантай хамтраад тэгээд Монгол гэрийн дулаан алддаг хэсгүүдийг ерөнхийдөө Монгол хувийн багцаагаар тодорхойлоод тэгээд тооноор дулаан алддаг юм байна. Энийг яаж сайжруулах вэ гэдэг дээр анхны бүтээгдэхүүнээ гаргаж байсан. Тэгээ одоо тэрийг харахаар ингээд инээдэг юм билэр. Тэгтээ тэр бол ер нь бол бид нарыг яаж өөрөөр сэтгэх үү гэдэг хамгийн том алхам эхлэл байсан. Тэгээ миний бодлоор ингээд бүтээл сэтгэлгээ юмшнээр сэтгэх гэдэг санаа хамгийн хэцүү байдаг. Тийм нэг одоо ажил нь болохоор юм нэг ахуй соёлын уламжлал болоод хэдэн 100 жил, олон мянган жил олцсон юмыг шинээр харах бол хамгийн их бүтээл сэтгэлгээ тийм юмыг өөр өнцгөр харах бид нарын яриад байдаг нөгөө шүүмж сэтгэлгээ гэж яриад байдаг тийм тэр их чухал тийм бүтээгдэхүүн санагддаг. Тэгээ бид нар тэр бүтээгдэхүүнээ сайжруулах гэж явж байсан чинь Нүүбийн хүүхдийн сангийн 21-р зууны гэрийн дизайн гэдэг төсөл гараад би тэгэхэд яг Нүүбийн
хүүхдийн сан зөвлөхөр ажиллаж байсан. Тэгээ гэр өргөөг тэр төсөлдөө урьд оролцуулаад яг дотоодын гэрийн дулаалгыг мэддэг ганц байгууллага гэдэг. Тэгээд гэр өргөө өөрийнхөө хамтарч ажилладаг байгууллагуудыг жишээлбэл Пенсильвани их сургуулийн судалгааны баг архитектор, Монгол гэрийг шүтдэг архитектор байдаг. Дээрээс нь архитектурын компани Kirin Timberlake гэдэг. Дээрээс нь UNICEF болохоор өөрөө North Face Architects гэдэг юм аяллаа дизайны компаниудыг ороод тэгээ хэдүүлээ гэрийн дулаалгыг яаж өөрчлөх вэ? Яаж тий. Тэгээд тэрнээр би бас анх ер нь ингээд тийм creative innovation төсөл дээр анх удаа орж ажиллажсэн болохоор надад бүр яахаараа монгол хэрийг гадаад хүмүүстэй ярьдгийг гэж би бас өөрөө тэрийг анх ойлгож ирсэн. Тэгээд тэр төслийг маань шүүмжилж идэг хүмүүс болохоор нэг ийм шүүмж надад их сонирхолтой санагддаг. Энэ чинь ингээ монгол гэрийг гадаад хүмүүстэй нийлээд яриад байгаа надад бүр ингээ цагийн гарт санагдаад байна. Яагаад бид нар ингээ тийм буузыг дундаа тавьчаад энэ буузыг яаж хийх вэ гэдэг ингээ хуруугаараа чичээд байгаа юм шиг санагддаг гэд шүүмжилж ярьжсэн. Тэгээд би бодохдоо яагаад бид нар ер нь буузаа шинжилж болохгүй гэж. Яагаад гэвэл монгол хүн хуучин ингээ нүүдлийн ахуй соёлоос их мах иддэг болсон. Одоо хотод суурьшмал амьдралд оронгуудаа бид нар тийм мах идэх хэрэгтэй юм уу? Дээрээс нь яагаад солонгос хүн зариулсан кимчитэй буузаа аж болохгүй гэж тий. Тэгэхээр бид нар ингээд ахуй соёлоо авч явах хэрэгтэй. Буузны маань хэлбэр, монгол гэрийн маань хэлбэр тэр дотор нь байгаа хээ угал аюул чухал. Тэгтээ тэрийг яаж суурин орчинд тэр чухал үнд зүйлээ хадгалаад шинчилж болохгүй гэдэг вэ? Болохгүй юм бэ тий. Тэрэн дээр бид нар ингээд ийм маш тэнцвэртэйгээр энэ ахуй соёлыг суурин орчинд авч явах уу тий. Ахуй соёл шинжлэгдэхийнхаа хэрээр удаан ирээдүйдээ бид нар өгнө гэж боддог. Жишээлбэл бид нар саяхан нэг юм яг энэ сэдвээр ярьж ирсэн. Тэгээ би УК гэдэг дуучин байдаг шүү дээ. УК-гийн би өөрөө хардгаар УК Монгол дээлийг бидэрт ингээ шинээр гаргаж ирсэн. Би нэг видеон дээр ингээ харсан чинь юм бүслээгүй ч юм уу. Гэхдээ УК-гийн видео биш ээж магадгүй. Бүслээгүй гэхдээ ийм залуу хүн Монгол дээл өмссөн байсан. Тэгээ тэрний чинь бидний шүүмжилдэг юм болохоор дээлийн өмгөө өмсөх юм бол бэлэвсэн хүн эсвэл одоо нэг хилмигтэлтийн үеэр дээлийн толгойн нөмөргөөд биш дээлийн нөмгөө явуулаад толгойн нөмөр ингэж бүтээж агаад тэгээ цаазалдаг гэсэн гэж ярьдаг. Тэгэхээр тэрийг шүүмжилж байгаа хэрнээ яаж юм өөр тийм орчин үеийн онцлог оруулж ирсэн гэдэг айгүй сонирхолтой. Тэгэхээр тэр ингээд хувьсал их яваасаа манай ахуй соёлд тэгтээ хүндлэх хэвээр авч явах юмнуудаа авч явдаг. Тэгтээ гих юмнуудаа гээж аваасаа гэж боддог. Харин тийм яг босны жишээ би санаад байгаа юм байна. Тэний ярьсан ярианаас чинь тэгээд яг нэрэл хүшийн нэрээ юу лээ гэдэг яг инсайт гэх юм уу тий орж ирсэн. Тэгээ одоо би ясах нөгөө яг монголчууд одоо Монголд тохиолдож байгаа сэтгэл зүйн асуудлууд гэх юм уу тий ментал хэлт талын юмнууд бас байна. Одоо бид нар чинь залуучуудын орон гэж дээ. Гэтэ залуучууд донд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлууд маш их болоод байна гэдэг ч юм. Гэтэ бидний нэг барууны илүү суурьтай одоо онол аргачлалаар тайлбарлах чичээ гэдэг нь. Гэхдээ яагаад магадгүй бид нар яг Монголд бидний өв уламжлал буюу соёлт ч юм уу тий суурьцсан байдаг энийг харилцааны гой гой зүйлс шүү дээ. Эдгээрээр дамжуулаад бид нар магадгүй Монгол хүн зориулсан сэтгэл зүйн эрүүл мэндийн аргачлал гэдэг ч юм. Эдгээр зүйлсийг дахиад нэг өөр өнцгөөс харах хэрэгтэй юм шиг. Тэгэнгუთ л би сайхан ажлынхантайгаа бараг өчтөр бид ярьжсэн яг ингээ бүх юм шинжилгээ ухаан суралцсан байх хэвээр олон улсын стандарт байх хэвээр гэдэг бол ингээ зөвөө. Гэхдээ тэр чинь нэг талаараа бидний ингээ онцлогийг ингээ зүгээр сайхан тайрч харж тэгшлээд ийм байх хэвээр гэдэг ингээ хайрцаг орлоод байгаа юм шүү дээ. Тийм болохоор би тэд магадгүй өөрсдийнхөө өв соёл руу түүх рүү бидний юу хийдэг үлээ гэдэг юм ингээ өөр талаас нь харах юм бол гой гой шийдлүүд ч юм санаад гарчих юм шүү дээ. Энээр бас яг сэтгэл зүйн эрүүл мэнд одоо минд оршихуй яг энэ well-being гэдэгтэй ч айгүй ойр юм шиг санагдсан. Тэгэхээр яг таны саний өнцгийг эндээ ч айгүй адилхан болж байгаа юм шиг. Тий, яг үнэ. Би сэтгэл судлаар сурч байгаа хүмүүстэй ярихаар нэг ийм санааг дандаа асуудгийн. Жишээлбэл нөгөө Монгол хүн чих тайван штэ тий бид нөр өөжөө тайван гэдэг тий. Тэгээд хөдөө ингээд бид нар өөрсдөө аялангуудаа ерөөсөө амьдралаа маргаашаа мартчихад ирдэг тэр байгаль нь бид нарыг тийм болгодог. Дээрэс нь нүүдлийн энэ ахуй соёл бас бидрийг тийм болгодог байх. Ер нь болно доо гэд тий. Тэрийгээ би бодохдоо яг судалгаа байхгүй. Гэхдээ би юу гэж боддог вэ гэхээр нөгөө малаа мална гэдэг чинь хөдөө одоо нүүдлийн мал аж ахуй гэдэг чинь цэвэр байгалаас хамааралтай гэсэн үг тий. Тэгэхээр ингээ ууж байна гэдэг маань
би 100 болоход юм уу яг дээр үед одоо уур амьсгалын өөрчлөлтөөс өмнө. Тэгтэл байгалийн хүчин зүйлийг хүн одоо уур амьсгалын өөрчлөлт эхлэхээс өмнө ч гэсэндээ давхад хэцүү шүү дээ, тий. Тэгэхээр нэгэнд ингээд нүүдлийн мал аж ахуй маань, миний амьдрал ахуй маань байгалаас хамааралтай үед би уужуу байхаас өөр аргагүй байна. Би байгалийн эсрэг юу ч хийж чадахгүй, тий. Тэр нь бидний энэ уужуу тайванд нөлөөлсөн баг. Тэгээ тэрийг одоо хайцсан юм бэ. Тэгээд тэр тусмаа бид нэг хотод нүүдлээд ирэнгүүт шал өөр орчинд байгаа. Та нар одоо биднээс доош одоо Gen Z эдгээр бол шал өөр орчинд амьдарч байгаа тийм. Багасаа л юм смартфон, сошиал медиагаас хамааралтай. Тэрнээс мэдээлэл авч эхэлж байна. Ээж аваасаа биш те. Тэгэхээр тэрэнд яаж бид нар энэ байгаа тэр уужуу байсан эсвэл хөдөө 100 болгон хөдөө гардаг. Тэрнээсээ яаж бид нар энэ уужуу тайван байдлаа авах юм бэ? Тэгээд стресс, тэгээд тэр амиа хорлох үзэлтэр манайх бол нэлээд өндөр байдаг тий. Тэгэхээр тэрийг яаж яг өөрөө чи хэлж байгаагаар тэр Монгол ах уу, Монгол сэтгэл зүй гэж юу юм бэ гэдэг юмыг гаргаасаа яриасаа гэж боддог. Дээрэс нь би бас нэг саяхан бид нар ингээд нөгөө хөдөөнөөс хот руу хүн нүүж орж ирэхдээ бидэрт ингээд дунд нь шилжилтийн очиндоо зохицох ямар өөрчлөлт болдог бол гэж ярьжсэн. Тэгээ бид нар гадаадад явангуудаа соёлын шоконд ордог гэж ярьдаг шүү дээ, тий. Тэнгүүд яг малчин байж байгаад ирсэн хүн суурин байдалд оронгуудаа соёлын шоконд ордоггүй. Орохгүй ч гэж магадгүй, ордог ч гэж магадгүй, тий. Яагаад орохгүй вэ гэж боддог вэ гэхээр хүн монголчууд нь өөрсдөө айгүй хурдан тасан цогцдог гэдэг шүү дээ. Гэлс тасан цогцдог болчдөг баг. Дээрээс нь ингээ хотчлт сүүлийн одоо 50 оноос хойш идэвхтэй явцсан. Дээрээс нь 90-ад оноос хойш хүмүүсийн юм хөдөлгөөнтэй байдал нь их сайжирсан шүү дээ. Бидний ингээ нөгөө нэг социализмын үед кино дуу эднэрийг ярингууд ээж аавдаа очоогүй 10 жил болсон гэл ярьдаг гэсэн. Та нар тэрийг мэдхүү. Тийм доонуудыг сонсдог. Тэгээ нөгөө нэг юм Баруун аймаг юм уу Зүүн аймгийн холын хүмүүс ээж аавдаа очилгүй 5 жил болсон, 10 жил болсон гэдэг. Ягаад гэвэл нөгөө тээвэр мөнгөгцөнтэй холбоотой. Тэрнээс хойш 90 оноос хойш сүүлийн одоо 10 жил жишээлбэл хүн болгон машинтай болсон болохоор жилдээ мэдгүй дорож 2 3 удаа аав ээжтэй очдог баг те. Тэгэхээр нөгөө тэр чинь хотчлт яваад байгаа болохоор бид нар хөдөөний хүн хотыг илүү мэддэг болсон. Тэгэхээр тийм соёлын шок гэж юмд ордоггүй баг. Тэгвэл нөгөө талаасаа яг ингээд ахуй амьдралаа хаяад би хотод ингээд ажил хийх гээд ирлээ гингүүд тэр хүмүүс ямар нэгэн байдлаар соёлын шоконд орж байгаа тий. Яаж би нөгөө нэг мал дээр байсан ахуй юу ур чадвараа одоо ингээд мөнгө олох, өнөөдрийн ажилдаа ашиглах вэ гэдэг тэр юм шилжилтэнд их юу яадаг баг. Бүдэрдэг баг гэж боддгийн. Тэгээд тэр талаар бас бид нар нэг судалгаа үзсэн чинь малчин хүн төрцмө эрэгтэй хүмүүс нь нөгөө нэг хөдөө мал маллж байхдаа байсан ур чадвараа хотод ирэнгүүт юунд ашиглахаа мэддэггүй. Тэр ерөөс огт хэрэггүй гэж боддог. Тэгсэн чинь яг үнэндээ тэрийг нь бид нар ингээд ийм хуурч чаддаг юм transferable skills байгаа шүү гэдгийг тэр хүмүүст ойлгох хэрэгтэй юм байна. Тэрэн дээр жишээлбэл бид нар сургалтын хөтөлбөр өөрсдөө гаргаж ирүүлэх сонирхолтой байна гэж бас ярьсан. Бид нэрийг жишээлбэл мал дээр авчиад тавьчих юм бол бид нар юу ч хийж чадахгүй шүү дээ, тий. Яг нэг монгол хэлээр яриад байна. Гэхдээ үгийн сонголтоос ахуулаад бид нар ойлголцохгүй, тий. Яг өөрсдөө тгийж бодоод хөдөөнөөс хот руу суурьж ирж байгаа хүмүүстэй тэр чиглэлийг нөхөх хэрэгтэй баг. Жишээлбэл би ингээд өнгө ялгахтаа таарахгүй юу. Тэгэхээр график дизайнерууд ингээд өнгөний бүр ингээд жижиг хувилбар хүртлэг энэ ялгаатай байна гэдэг тий. Тэрийг ингээд малчин хүнтэй харьцуулах юм бол адууны зүсийг хамгийн ихээр ялгадаг үндэстэн баг монголчууд баг тий. Эсвэл нүүдлийн соёлтой казак, киргиз тий. Тэнгүүд тэр чинь бас ингээд айгүй содон чанар авахгүй чадвар тий. Яаж тэр олон өнгүүдийг ялгаж мэдчихэв гэдэг тий. Тэгэхээр ингээд бас л график дизайнерын үндэслэн тий үндсэн чанар нь тэр хүнд угаасаа байгаа тий. Бас нөгөө талаасаа энэ тэнцвэрийг айгүй сайн гаргахгүй бол бид нар нөгөө хэтэрхий ийм өөрийнхөө угсаа соёлыг бүх юмний төв гэд бодцдаг тий. Тэгэж бодхоос бас болгоомжлох хэрэгтэй. Яг л энэ тэнцвэртэй ийм хоёр спектрумын хоёр төсгөл нийнх нь эцрүү нэг ингээд тий хоёр туйл дээр нь биш яг тэр голд нь ингээд тэнцвэртэй ажиллах нь их чухал. Тэгэхээр гэр өргөө ингээд ахуй соёл Монгол нүүдэлчин
хотод яаж амьдарч байноу гэдгийг ярихдаа гэхдээ тодорхой хэмжээнд бид нар ингээд суурших хэрэгтэй, зам байдлаа өөрчлөх хэрэгтэй тий. Тэрийг яаж харин оновчтой тэнцвэртэй байх вэ гэдэг дээр нь хүн болгон ингээд боддог, хичээдэг байх хэрэгтэй. Энэ одоо энэ дэр таны үзэл бодол чинь ямар байдаг бол ингээд зүгээр нийгэмдэр өрнөж байгаа зарим нэгэн харилцаа яриануудыг анзаараад харахлаа хүмүүс ийм хитрхи ингээд хоёр туйл руу шилжээд байгаа юм шиг буюу би ийм үзэл баримтлалтай чи эсрэг үзэл баримтлалтай түр баг хооронд ярихгүй юм шиг тий. Үгүй бол уламжлалт буюу одоо үндэсний зүйлсэл чухал юм а гэдэг юм дээр хит ингээ байр суурьтай байдвал нөгөө хүмүүс нь хараагүй наа хүмүүс чинь тэгээ одоо бараг гэр хороол гэр суурьшлын бүсийг бүгдийн бараг болуулаад дахин болтон оруулаад зүгээр сайхан байр байшин барих хэрэгтэй гэдэг төрлийн хүмүүс бодолтой хүмүүс. Гэтэл нөгөө талаас нь үгүй эн чинь бас ингээд магадгүй одоо манай өвөө бол жишээ нь юу ингээ байранд байх айгу дургу. Тэгээ ерөөсө 100 боллоо заслан руугаа явчихна. Тэгэл ерөөсө тэндээ ингээ байгаад нөгөө модоо тариад ингээд модуудаа хуслаал ингээ цэцэг жимсг ингээ байж байгаа өөрт нь айгу сан. Тэгэхээр энэ нөгөө онцлогийг зарим нь болохоор харгалзаж үзэхгүйгээр ерөөсө бүгдийг ерөөсө нэг бол орчин үеийн хот болох хэрэгтэй шүү дээ. Өндөр байшин барих хэрэгтэй. Үгүй бол зарим нь болохоор үгүй эн чинь болохоор бид үндэсний ингээ бүх зүйлийг авч хөтлөх хэрэгтэй. Тэр ийм улам альва зүйлс ингээ хоёр төл рүү яваад байгаа юм биш үсттэй. Энэ дунд ер нь тэгээ энэ туйлшрлыг ер нь яаж дундаа ингэж гүр болж холбох хэрэгтэй ч юм уу? Тэн дээр таны үзэл бодол юу гэдэг вэ? Бас аюултай асуулт тий. Тэр бүх юмд ингээд туйлын нэг хариулт байхгүй. Тий. Тэр тусмаа ингээд бидний амьдарч байгаа орчин улам өөр болоод байгаа хаад ийм туйлын асуулт хариулт байхгүй. Жишээлбэл бидэд саяхан ярьж байхад нэг доктортой хот, доктортой хөгжил гэж яриад байдаг. Тэгээд миний бодлоор хот ийм 100% эрүүл болно гэж бид нар хүлээх хэрэггүй, бодох хэрэггүй. Тэгээд нэг ийм тэр чинь миний одоо яг хоёулангийн яриад байгаа тэр нэг туйл ахгүй тий. Хизээч болохгүй юмны төлөө ажиллангуудаа зарим хэсэг нь ойлгоод шантарн, зарим хэсэг нь улам бүр эсрэг туйл руу явна тий. Тэгэхээр ингээд өөрсдийнхөө хүлээлт юу зорж байгаагаа айгүй боддоор гарах хэрэгтэй. Би жишээлх юм бол агаарын бохирдол бол хэцэж бурна юу дэ хэцэж алга болно гэж бодож болохгүй. Болохгүй боломжгүй. Яг тэгвэл хамгийн агаар нь цэвэр гэж боддог хотууд ч хүртэл агаарын бохирдлоо ярьдаг тийм. Дээрэс нь маш их уур амьсгал гэд бусад гадны хүчин зүйлүүд байгаа. Бид нар өнөөдөр энийг тэдэн хувиар бууруулна. Дараа жил тэдэн хувиар бууруулна. 10 жилийн дараа гэхэд энийг нэмэхгүй байх ёстой гэдэг тийм нэг зорилго та байх хэрэгтэй. Тэрийг энэ популист улс төр ингээд бүр тэр туйл руу аваачсан. Тэгэхээр бид нар бас буцаад нөгөө сайн сайхан гэдэг юм руу энэ хүлээлт тэг ямар хүлээлт тавих вэ гэдэг чинь бидний энэ өөрийн сэтгцэн эрүүл мэндэд айгүй чухал. Тэгээ маргааш ингээ манаа өгөхөд ном уншаад сурцсан гэж бодсон чи хүүхэд ном уншаагүй л эцэг их бохомдсон шүү дээ. Тэрнтэй адилхан өөрсдийнхөө хүлээлтийг айгүй зөвөр тавьж иж бид нар бас яг хувь хүн дээрэс нь улс орон нийгэм тэгээ дэлхийн ертөнцийн нэг 50% гэсэн мөртлөө аим зорилготой явах юм уу? Тэгэхээр тэр хоёр туйлын дунд яаж ажиллах вэ гэдэг их хэцүү. Тэрэн дээр би хамгийн баримталдаг юм нэгнийгээ шүүмжлэхгүй л ах хэрэгтэй. Яг тэгвэл бүх хүн одоо жишээл гэр өргөө бид хэд ярьдаг баримтлагдаг юм бол тэртээ дэргүү төрийг бүгдээрээ шүүмжилж ахад төрийн хийж чадахгүй хийх боломжгүй зүйл дээр нь бид нар юу хийж болох вэ? Тэгэхээр бид нар гэр суурьшлын бүс дээр иргэдийг нэтгэжүүлээд хашаага тэг хашаандаа сайхан амьдрий. Одоо хашаандаа сайхан амьдрий гэдэг тэр бүс ойлголоо гэдэг шүү. Тэгэхээр бид нар адилхан зорилготой. Тэгэхээр шүүмжлэх хэрэггүй. Тэр чинь нөгөө нэг сайхан санаагийн ойлгоогүй байж шүүмжил чинь эсвэл ямар нэгэн юм хийж чаддаггүй юмыг нь шүүмжил чинь. Тэгээд мэдээж төрийг шүүмжлэх хэрэгтэй бид нар төрөөс их юм нэх зөв. Тэгтээ яаж тэрийг нэхэх вэ гэдэг аргаа өөрчлөх хэрэгтэй. Тэгжээж бид нар арай хамтдаа юм хийх юм уу? Дэвшилтэд тэгээ нээлттэй нийгэм ер нь өөрийнхөө асуудлыг хурдан шийддэг баг. Би социолог нийгмийн чиглэлийн мэрэгчлэн биш л дээ. Гэхдээ би өөрийнхөө талаас бас дахиад сануулхад ингээ Монгол бүх юм хамгийн шилдэг гэж ярьж байгаа хэрэг биш шүү. Зүгээр хэдүүлээ олж хардаггүй эсвэл мартагдсан юмнуудаа харах гээд би бодохдоо ингээд монголчууд бас харьцангуй прогрессив гэж ярьдаг те дэвшилтэд нээлттэй нийгэм юм уу? Би жишээлх юм бол нэг эмэгтэйчүүд яагаад одоогийн байгаа байдалтай хүрсэн бэ гэдэг юм яриа Америкийн
ийм хүмүүс зориулт хийж ирсэн. Тэгээд судалгаа хийжсэн. Тэгэхдээ тэрийг 2010 оны үед хэлж биш 10 оноос ч юм уу нэмэ. Тэгээд судалгаа харж ирсэн. Тэгэхэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ер нь эрэгтэйчүүдээс даваад эхэлсэн хугацаа нь 60-аад оноос эхлээд 70 онд бүр 70-80 онд хамгийн их болсон. Тэгээ одоо тэрнээс хойш ингээд тасралтгүй яваад байгаа. Тэр нь болохоор мэдээж юм социализмын нөлөө байгаа. Гэхдээ бид нар чинь гэрийг хоёр хуваачаад зүүн талны эмэгтэйчүүд галтгооны хэсэг гэдэг уламжлал ахугаас ирсэн хүмүүс шүү дээ. Тэгээд ингээд яг улсаа ингээд 100 жилийн дотор нийгэм яаж өөрчлөгдөж байгааг бидний сэтгэлгээ яаж өөрчлөгдөж байгааг харангууд надад бол тэр асар твшилттэй нийгэм харагдаад байгаа байхгүй юу? Мэдээж социализм байгаа. Гэхдээ социализм юм уу, колоничлол тэр системийн тарих угаалтанд задардаггүй нийгэм бас байна шүү дээ. Тэгэхээр би одоо жишээлбэл бид нар тэр эмэгтэйчүүдийн жишээгээр аваад үзэхэд бид нар их твшилттэй нийгэм юм болов гэж боддог. Тэгэхээр тэр нь ингээд яаж бас л түрүүний ярьжсэн сэдвтэй хойлонгийн яаж ахуй соёлоо орчин үетэй нийлүүлээд авч явдаггүй. Тэрүүгээрээ ингээд сэтгэлгээгээ хурдан өөрчлөөд сэтгэлгээ нь болон ахуй амьдрал нь хурдан дасгав тий. Тэгэхээр тэр л бидний тэр хөгжлийн хэмжүүр байх ёстой мó түүнээс биш байшин барилга дэд бүтэц тэр бол тусдаа асуудал тэр чухал. Тэгвэл тэрийг хөдөлгөж байгаа тэр хүчин тэр нийгэм бидний сэтгэлгээ гэж боддог. Тийм яг миний сүүлийн асуулттай шууд уягдаад хэллээ. Одоо нөгөө хөгжлийн хэмжих мэдээж маш их шалгуур хэмжилт байгаа гэдэг. Саяхан бид 4 сарын 16 17-нд Айсланд болсон сайн сайхан байдлын эдийн засгийн форум, Well-being Economic Forum гэдэг нэг арга хэмжээнд очиж оролцоод тэгээд за одоо тэнд нөгөө Европын ингээ мундаг хөгжилтэй орнууд ингээл янз бүрийн яаж. Гэтэ тэндээс ингээ ойлгосон нэг ойлголт нь ингээ бүр үнэхээр одоо яс махандаа шингэтэл гэдэг нь ойлгосон нөгөө улсын хөгжлийн хэмжигтэй дотоодын нийт бүтээгдэхүүн юм уу те одоо тэр зүйл чинь бүр ингээд аль хэзээ уйлдраад өнгөрөөд энийг өөрчлөх ёстой гэдэг юм чинь бүр ингээд шинжлэхтэй хүн төвтэй хөгжлийн хэмжүүрээр хэмжих ёстой гэдэг тэдгээр зүйлс яригадаад бүр хэрэгжээд хэмжигдээд явж байгаа юм байна. Тэгэхээр энүүн дээр магадгүй яг Монголын хувьд жишээ нь бид нар монголчууд ер нь хөгжил гэдгийг ер нь юу гэж хардсан бол магадгүй бид нар ч гэсэн хөгжлийг, амжилтыг нэг материалын зүйлээр хараад идэм биш үстэй. Энүүн дээр хөгжлийн хэмжих хэмжүүр таны хувьд саний нөгөө сүүлийн юуг дэлгэрүүлээ асуухад ер нь ямар байх ёстой гэж боддог вэ? Хит асуулт. Яг үнэн тон хэмжүүр байна те. Тэгээ чанарын хэмжүүр байна. Тэгэхээр яалтчгүй хоёулангийн бас л харах ёстой. Нэг нь сайн, нэг нь буруу гэсэн үг биш. Би жишээлбэл хотыг хөгжлийг яаж хэмжих вэ гэдэг дээр илүү их бид нар боддог, ярьдаг сэдв нь жишээлбэл бид нар Европ юм уу баруун төвтэй иргэншил хөгжлийг одоо шүтэж амьдарсаар нэлээд унтсан. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт тэрийг бас ингээд өөрчилж байна. Тэгээ одоо жишээл колоничлалыг задлах тухай хөдөлгөөн айл хэдийн өрнөцөн одоо сүүлийн үед өрнөж байгаа колоничлалыг задлах юм нь болохоор нөгөө сэтгэлгээгээ яаж өөрчлөх үү гэх тээ. Тэрэн дээр жишээлбэл бид нар бас бидний бодох хэвээр юм нь бид нар ингээд бор царайтай хүн байл хөдөөний юм гэдэг тээ. Тэгээ хотод орж ирэнгүүтээ цайвар царайтай болохыг хүсдэг. Тэр бол жишээлбэл ингээд зөв өмнөд Африкт тээ цайруулах бүтээгдэхүүн гардаг. Тэр нь яаж эрүүл мэндэд эсвэргээр нөлөөлж байгаа гэж зөндөө судалгаанууд байдаг. Тэр чинь бас л ийм баруун төвтэй тий хот суурин газар төвтэй ойлголт хүлээлт байхгүй юу? Тэгэхээр бид нар яг л тэр Европын хотуудыг айгүй гоё гэж боддог. Тэгэнгүүтээ бид нар яг л нөгөө нэг тэр хотуудыг харуулах гээд байгаа контент агуулгыг үзээд тим юм ин үзчихэд нийцгээд ирдэг. Тэрийг нь үзчих ирэнгүүтээ тэнд бас гоё биш үү гэж боддог. Тэгээд би бас тэрийг аль болох ингээд тэхгүмсэн гэж хичээдэг. Жишээлх юм бол би Европын хотуудад юм алхаж байхдаа ёо Улаанбаатарын хотын зарим гудамжууд нь энэс төвийн гудамжууд нь энэс дээр юм байна гэж бодож байсан. Тэгэхээр бид нар нэг юм жуулчны харц гэдэг нэг юм социологи ойлголт байдаг. Тэр нь болохоор яг л жуулчдад зориулаад бэлтгэсэн агуулгыг харангуйтаа тэрийг үзэх гээд хүмүүс нь шуураад байдаг. Одоо Монголд ч гэсэн ялгаагүй тий биднийг гадаадд хамгийн түгээмэл байдаг агуулга нь ногоон тал
эсвэл өвлийн ингээд цасанд хожигдсан тийм хүүтэн тийм тэгтээ их үзэсгэлэнтэй юм эсвэл чингэстэй. Тэгээ яг үндэ хотод ирэнгүүтээ орчин өөр ангууд хүмүүс гадаад дэмжүүлчихэд гайхдаг. Эсвэл дандаа асуудаг юм чи сургуультай мориор явдаггүй гэж асуудаг тий. Тэгэхээр хэдүүлээ тэрийг яаж ингээд Улаанбаатарт амьдарч байгаа эсвэл Монгол хүн өөрчлөх хэвээр тэр хотын хэмжүүр маань юу вэ гэхээр бид нарын ярьдаг юм боддог сэдв болохоор хот ингээд Улаанбаатар хот давуу тал их юм байгаа. Сул талч байгаа тий. Гэхдээ сул талыг хүн болго ярьдаг бэрхшээлийг ярьдаг. Давуу тал нь юу вэ гэхээр бид нар шинэ хот. Бид нар юугаа яаж л өөрчлөх боломжтой байна тий. Нөгөө талын нөгөө нэг хоёр дахь ингээд бодох хэрэгтэй юм маань энэ чинь эсхийн хот, нүүдэлчтэн хот тий. Тэгэхээр бид нар тэр тасан цогцох юм нүүдлэр яаж асуудлаа шийдэх үү гэдгээ яаж энэ суурин хоттоо шингээх вэ. Тэгэхээр юм эсхийн хот, шинэ хот гэдэг хоёр бид нарын ингэж бодож хотоо хэмжих, хотынхоо ирээдүйг төсөөлөх хамгийн гол хэмжүүр нь байх юм байна. Энэ дотор ч нөгөө бит хоёрын яриадсан чанарын тоон бүх юмуд ингэ шингээд орчиж байгаа юм. Ер нь хоёулынхаа ярилцлах цагийг өнгөрүүлж байна. Тэг өнөөдөр бол гэр хабын талаар маш гоё зүйлсүүдийг сонсож авлаа. Тэг дээрэс нь энэ ажлаа явуулж байгаа та хэдийн маань арга барил бидэд бас маш сонирхолтой байдаг учраас олон хүнд хийж байгаа төслөө ч юм уу хийх байгаа зүйлээ илүү яаж сайжруулж болох вэ гэдэг гоё санаа санаачлалуудыг өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд хамгийн сүүлийн асуултаа болохоор би илүү таны зүгээс залуучуудад хэлэх одоо зүйлс юу байдаг вэ гэж асуумаар байгаа. Тэг яагаад вэ гэхлээр мэдээж манай подкастыг үздэг хүмүүс хин нэг 18-аас 35 25 насны залуучууд бас нэлээд байдаг. Тэгээд тэндээс гадна нэг ажиллаад байгаа юм залуучуудын ингээ хандлага оролцоо гэх юм уу санаачлага ингээд их байх ёстой гэж одоо би бол жишээ боддог. Тэгээ энэ дээр бол одоо миний нэгэн таны найзууч байна гадаад 7 жил болж байгаа л ирсэн хүмүүс байна. Нэг юм байгаль орчны асуудал болон яг юм хотод иргэдэд бидний тулгаад байгаа асуудлыг айгүй өөрчлөөс нь хараад санаачлаад ингээ хий гэсэн гойго санаа шатвал нэлээх гаргаж ирж байгаа. Тэгээ бас Монголдо одоо өөр том байгууллагууд ч гэсэн ажиллаж явж байгаа зөндөө хүмүүс байна. Тэгэхээр энэ магадгүй карьераа эхлүүл явж байгаа залуучуудад та одоо өөр хамгийн хэмжээний бол мөрөөдлийн ажил хийж байгаа гэдэг шиг. Тэгэхээр мөрөөдлийн ажлаа яаж магадгүй болох юм? Эсвэл энийг бүтээд юм уу? Үгүй бол ер нь нэг юм утга учиртайгаар карьераа эхлүүлж энэ карьер гэдэг зүйлээ ажил руу авч явна гэдэг нь ер нь тэ ямар ноу хау байдаг вэ гэдэг залуучуудад илүү өөрийн туршлагаа хуваалцаад бас бол гэж байна. Миний бодлоор шууд утга учиртай мөрөөдлийн ажиллаа олдоггүй. Тэрийг хүн болгон мэддэг, хүлээн зөвшөөрдөг, бэлтгэлтэй авах хэрэгтэй. Бид нар завсар жилийн дадлагын хөтөлбөртэй, оюутнуудын зуны хөтөлбөртэй би өөрөө бас залуу хүн байсан. Шууд ажил дээр оронгуудаа хорвоо ертөнцийг эргүүлнэ гэж боддог байсан. Тэгэхдээ энэ дээр хүлээлт дахиад түрүүн хойлоо ярьж байсан. Тэгээ хүлээлт ойлголт их чухал. Байгууллага мэдээж шууд залуу хүнийг аваад шууд ингээл хүссэн ажлыг нь өгөх боломжгүй. Тийм ажил хийж байдаггүй баг. Ажлынхаа тэнцвэрийг нь боддог байх хэрэгтэй. Би 50% юм уу 60% нь миний туртай юм хийж байгаа. Үлдсэн 40%-ийг нь би дургуйч гэсэндээ энэ ажлыг сурахын тулд эсвэл энэ байгууллагад хувь нэмрээ оруулж байгаа хүний хувьд хийх ёстой. Ажил хийгээд туршлагатай болох тусам энэ харьцаа чи өөрчлөгдөж байвал би зөв газар, зөв ажиллаа, хүссэн ажлаа хийж байгаа юм бэ гэж боддог. Би жишээлбэл тэгж хийдэг. Би ингээл нэг ажилд орсон чинь хүссэн ажилд орсон байхгүй. Тэгсэн чинь надаар кофе хийлгэжсэн. Би тэгээд энэ ажлыг би хийх ёстой. Ягаад гэвэл хамгийн ур чадваргүй, хамгийн одоо туршлагагүй хүн би надаас өөр бусад хүмүүс надаас их одоо үнд одоо байгууллагынхаа value-гийн added service-ийг нь үзүүлж байгаа хүмүүс байгаа тий. Тэгээд надаар ийм хэвлийн юмнуудаа хийдэг байсан. Би тэрийг нь хийх ёстой. Гэхдээ үлдсэн хугацаанд би яг өөрийнхөө хийх юмыг хийж чадчихна уу гэдэг нь надад чухал. Тэгээ одоо яг тэр харьцаа өөрчлөгдөд яваад байгаа мэдээж би бараг 20% дургүй юм хийж байгаа, 80% дуртай юм хийж байгаа. Хэзээ ч би 100% дуртай юм хийдэг байна гэж аахгүй. Хэцүү ажлууд байгаа тий. Тэгэхээр тэрээр хүлээлт тэр өөрийнхөө чадал, байгууллагын хүлээлт, байгууллага юу хүсдгийг сайн бодож иж судалж иж орох хэрэгтэй. Залуучуудын байгаль орчны талаар их юм хийдэг бас ингээд яалтчгүй бид нар ингээд 10 жилийнхаа гэр өргөөгийн 10 жилийн ойг ярьж хахад яг төрийн бас байгууллагуудын юм уу иргэний нийгмийн байгууллагуудыг ингээд бид нар 10 жил тэр дундаа юу хийж вэ гэж харангууд бүр сүүлийн 4-5 жил бүр шал өөр болсон. Би бүр
за энэ залуучуудтай хамт явахгүй бол болохгүй нэ гэж боддог. Тэгээ би өөрөө залуу хүмүүстэй ажиллах дуртай. Яг бол би хамгийн ахмад нь байсаар баг ингээд сүүлийн 7-8 жил болж байна. Яг тэгвэл залуу хүмүүс зоригтой байдаг болохоор надад байдаггүй юм яг өгдөг. Би яг тэгвэл тийм эрсдлээс жоох айдаг. Тэд нар зоригтой болохоор шууд хийгээд би тэгэл дагаал хийцдэг. Гой шин санаанууд гаргаж ирж байна. Тэгээд технологийн талаар шал өөр болцсон байна. Тэгэхээр надад юу байгаа вэ гэхээр туршлага, дээрэс нь би хүнтэй яаж ажиллахаа мэддэг ч гэдэг юм. Тэгэхээр ингээд нийлжиж бид нар бага бүрдүүлдэг. Баг нь олон эсрэг тесрэг байх тусмаа бид нар аюул сонирхолтой байдаг. Тэгээ буцаад нөгөө залуу хүмүүст ямар зүйл хэрэгтэй вэ гэхээр би ингээд ажиллаад байхаар тэдний өсөж байгаа орчин шал өөр болсон. Хийж байгаа ажил нь бас ингээ өөр болчиход. Тэгээд би нэг бас л нөгөө нэг ажиглалт ярилцлагаар гаргаж авсан. Яагаад ингээд залуу хүмүүс уур амьсгалын өөрчлөлийн талаар хамгийн идэвхтэй хамгийн их олон одоо төсөл хэрэгжүүлж байгаа мөртлөө та нар яагаад ийм нэг удаагийн аяга байнга авч ашиглалт юм бэ гэд завсар жилийн татлага хийж байгаа нөхдөдтэй ярилцсан байхгүй. Тэгсэн чинь тэдний өөрсдөө оруулж байгаа хувь нэмрийг сошиал медиа дээр тэр постыг түгээх нь айгу одоо мэдлэг түгээж гэн гэж боддог. Түүнээс биш зам байдлаа, зан төлөвөө өөрчлөх яг таны подкастын дадал гэдэг юмыг сулгах нь тэдний хувьд хувь нэмэр гэж боддоггүй. Тэгэхээр ер нь манай хийж байгаа ажил бүх юмны үндэс нь харилцаа, зан төлөвийн өөрчлөлт тий. Тэгэхээр нэг арга хэмжээ зохион байгуулах өөр нэг юмыг өөрөөр хийдэг тэр зан төлөв, дадал гэдэг өөр. Тэгэхээр тэрнээрээ илүү ингээд тэрийг дараагийн ээлжинд яаж хийх үү гэдэг дээр хүн болгон хийж байгаа ажиллаа, хийж байгаа төслөө, байгууллагынхаа үйл ажиллагааг боддог байгаа сайн. Тэр их чухал. Яг тэгвэл би нэгэн пост харангуйтай би хизээ зан төлөв өөрчлөвөө гэж өөрөөсөө асуудаг байхгүй. Би л тэгж өөрчлөөгүй. Би өөрөө өөртөө ажиллаж өөртөлдөг. Их мэдээлэл уншиж өөрөө өөрчилдөг. Тэгэхээр үйлдэл хийх, зан төлөв өөрчлөх, тэрийг өөрчилж дахиад нийгмийн асуудалч өөрчлөгдөнө. Тий, яг үнэ эрүүл мэндийн сэтгцийн эрүүл мэндгингүүд нөгөө нэг зөвлөгөө өгөхөд яг л тэгдэг шүү дээ. Тий, яг надад хэрэгтэй юм яриад байгаа мөртлөө өөрөө ганцаараа бодонгот би нэрээ намайг өөрөө маань өөрчлөх зөвлөгөө өгöd байгаа юм байна гэдэг тий. Тэгэхээр тэр л яг бүх юмны үндэс нэг юм уу? Тэгэхээр өөрсдөө илүү өөрчлөлт татгашаага бас илүү өнгөх нэ гэдэг үгтэй хэлээ. За ингээд өнөөдрийн маань подкастын хэрэг өндөрлөж байна. Тэгээд таныг цагаа гаргаад манайд студид төрөлцөрсөн маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын яриа бас олон хүмүүст сонирхолтой санаанууд өгсөн хаа гэж найдаж байна. Тэгээд гэр бүлийнхээ хамт олонд 10 жилийн баярын мэндийг дахин хүргэе. Тэгээд дахиад илүү олон гой төслүүдийг олон одоо залуучуудтай олон хүмүүстэй хамтраад хийгээсэй гэж бас ирвэё. Их баярлалаа. 10 жилийн ойдороо бид нар маш их зүйлийг эргэцүүлж бодож байгаа. Тэгээд олон зүйл хийн. Тэрнийхээ хажуугаар гол нь манай баг биднийг дэмждэг хүмүүс жишээлбэл ингээд подкастаа урьж байгаа ч хүртэл манай хамт олонны нэг хэсэг болж байгаа. Тэгээд ийм хүмүүс олон өргөжөөсэй гэж бид нэр их бодож байна. За баярлалаа. За ингээд энэ удаагийн маань Wellbeing подкастын дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар та бүхэнтэйгээ эргэн уулзцгаая.